Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Дөрөвдүгээр ангид газар зүйн хичээлээр 3 дугаар улиралд үзэх сэдвүүд усны нөөц, гол мөрөн, нуур намаг, мөнгө цас цэвдэг, газар доорох ус аршаан болог гэсэн сэдвүүдийг үзэж судлана. Усны нөөц сэдвийн хүрээнд үтсэн хичээлүүдээ эргэн санаарай хүүхдүүдээ. Хүн хоол тэжээл иддэг болоо гол мөрөн, нуур намаг юу иддэг вэ? Бодож байгаад хариулаарай хүүхдүүдээ. Гол мөрөн, нуур намгийн тэжээл нь хур тундас болон газрын гүний ус юм. За бүгдээрээ шинэ хичээл рүүгээ оръё. Монгол орны нуур. Нуур гэж юу вэ? Манай оронд ямар нуур байдаг вэ? Чи өөрийнхөө хамгийн сайн мэддэг нуурнуудыг тэмдэг дээрээ бичээрэй. Мөн нуур яаж үүсдгийг өөрийнхөө бодлоор бичээрэй. Монгол орн нь 4 орчим нууртай. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувийг эзлэхийг харьцуулж олоорой. Нууруудын үүсэл. Нууруудын гарал үүслэр нь тектоник хавтангийн гаралтай нуур, галтуулын гаралтай, салхин хоригдлын гаралтай нуур, мөсдөлгийн гаралтай нуур гэж ангилдаг. Яагаад давстай шарваг нууранд загас амьдардаг вэ? Бодож байгаад хариулж өгөөрэй хүүхдүүдээ. Нуурын усыг найрлахаар нь давстай болон шарваг цэнгэг нуур гэж ангилна. Нуурын усыг горимоор нь урсгал болон тогтмол нуур гэж ангилна. Тогтмол нуур нь ямар нэгэн голоос их авдаггүй нуур юм. Манай орны хамгийн том нуур нь Увс нуур бөгөөд Монгол орны баруун хэсэгт байдаг 3350 км²-ийн талбай эзэлнэ. Манай орны хамгийн гүн бөгөөд цэнгэг нуур нь Хөвсгөл нуур юм. Түүний гүн нь 262 м. Монгол орны аль хэсгээр олон нуур байдаг вэ? Яагаад? Газрын зургийг харж ажиглаад дэвтэр дээрээ нууруудаа нэрлэн бичээрэй.